энэ Панамын ширэнгүүд Панама бороод нөтүүлээд асуулах нь амар байна. Үгүй энэ ямар сони нэрээ ийм байшингууд харагдах юм хажууд. Яа, за бороо ороод камераа бас гаргаж чаддгүй. За энэ тал нэг ямар ч байсан. За энд хөгжим тоглосон хүмүүс байгаад байна шүү. Яа, энэ бороод ч та. Hello. More close. Занга цэгмэн Монголын иргэн бүрд ажлын байр. За сайн байцгаана уу. Ингээд дэлхийн офшор бүс Панам улсаас мэдчилж байна. Тэгээ би өчигдөр нисэх буудлаас ирж яваад ерөнхийдөө энэ Панам Ситиг ингээд нисэх буудлаас эхлээд ингээд ажиглаад харлаа. Тэгээ энэ бол үнэхээр ер нь тасархай хөгжсөн улс юм байна. Одоо ерөөсөө ийм л юм байна. Азаар ярил нэг Аз дотроо манай Сингапур ч одоо жишээлбэл ингээд нэг санхүүгийн төв болоод ингээд энэ байшин барилга юм нэг юм гоё байдаг шүү дээ. Юус айгүй цэвэрхэн нэг тийм орж ирэхэд гоё. Одоо Шанхайч байд юм уу, Хонконгч байд юм уу те. За яг Латин Америкийн тэр нь бол энэ Панам улс юм байна гэдгийг ойлголоо. Үнэхээр энэ бол ингээд ерөөсө хаасайгүй юм. Одоо би бол энэ буудлынхаа ойролцоо алхаад байгаа. Тэгэхэд бол ингээд ийм сайхан байшин барилгууд. Тэгээ энэ барилгын энэ бол одоо бүр яа игээд байгаа юм бэ те. За ийм бол сайхан хөгжсөн улс юм байна гэдгийг бол эхний мэдрэмжээрээс шууд авлаа. За тэгээд энд бас нэг ийм юу байна. Хэдийгээр ингээд одоо ядуурл энэ том одоо багасгаад эдийн засаг нь өсөж байгаа ийм офшор бүсийн улс шүү дээ. За байлаач гэсэн энд юу яадаг юм бэ? Ийм дахин төлөвлөлт одоо энэ өндөр байшин барилгыг дэмждэхгүй бас нэг хэсэг нь байна. Одоо яг нөгөө хуучнаараа байж байгаа. Бүр яг энэ хот дотор одоо энэчнээс айгүй ойрхон 3 км-ийн зайтай одоо яг л энэ сайхан байшингуудын хажууд нэг тийм хороол байд юм байна. Загасчны удам гээд. За тэр загасчдынх нь одоо дахин төлөвлөлт энэ хийдгүүд рүү хороол руу нэг орж үзэх санаа байна. Дээр нь болохоор ийм байдаг юм байна. Одоо нөгөө индиан хүмүүс гэж байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ Панам улс маань болохоор бас их олон үндэстнүүдээс ингээд бүрдсэн байдаг. Тэгээ нөхөө амын 10% нь бол ийм индиан үндэстэй хүмүүс байдаг юм байна. Тэгээ тэр индианууд дээр бас би очихоор төлөвлөж байна. Хотоос бас хөөрхөн зайтай явж иж очих юм билээ. Тэгээ маргааш очие гэж бодоо. За өнөөдөртөө бол ямар ч байсан нэг энэ метро, за тэгээ автобус нэг эннийхээ учир начрыг нь олж яваад маргааш очино гэж бодож байна. Хятадас шууд захиал Shopee Hub цэгмэн. Тэгээд би бас нэг сони юм ажилласан. Энэ Панамд явж байгаа машинууд ба штэ тий. Урталтаа ингээд ерөөсөө юм дугаар зүйдэг юм билээ сонио. Яа урталтаа дугаар байхгүй. За бараг 90% нь тийм байгаа заа юу. А тэгсэн мөртлөө юм ардталтаа дугаараа бол зүүдэг. Тэр ингээд эдгээр ардаа дугаартай урдаа дугаар байхгүй. Яагаад одоо ийм байдгийг бүүн бид ингээд урталтаа номергүй юусан машинуудын бараг 90% тийм юм байна. 10 машин дутмын одоо нэг нь л урдаа номертой байхаас ш бус нь бол дандаа урдаа номер байхгүй. За гих мэтлээ ингээд энэ явж байгаа машинуудаас нэглээд бас ихтэй нууцлаг офшорлог нэг ийм улс байгаад байна. За тэгээд мэдээж өнөөдөр бол надтай хамт одоо Хятадын үйлдвэрээс та хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалах боломжтой Shopee Hub юм байна. За мөн Монголын хамгийн том ажлын байрны нэгдсэн платформ Занга эмэн хамт байгаа. За мөн бол одоо та бүхэн энэ сайхан байшин барилгуудыг харуул монголчууд бид нар бас нэг үе бодоход харьцангуй нөгөө байшин барилгаа бас бариад сурцсан тий. Өөрсдөө бид нар ч нэг байшингаа бол ямар ч байсан гой барилга бас барьдаг болчиход байгаа ш. Тэгээд энэ бүхний бас хамгийн чухал гол үүрэг гүйцэтгэж байгаа шинэ үеийн одоо барилгын салбарын залуучуудын нэгдэл тийм ээ. Richmond Consulting бас ингээ аялал дээр мэн энэ сайхан барилгуудтай хамт байна. Барилгын хийж бүрэн зураг төсөл барилга угсралт Richmond Consulting. За тэгэл энэ ч ингээл сайхан хот ийм бүтээн байгуулалтууд үүсчихэд байдаг. Гэтэл яг одоо энэ хэсэг рүү ингээд бүтээн байгуулалт хийя гэхлээр
бид нар зөвшөөрөхгүй гэд ингээд яг ингээд хотынхоо төв дээр зэрэгцээд нэг юм хороолол байгаад байгаа. Тэгээ ийшээ орж нэг сонирх юм. Энэ хавийнхан маань бол ингээд газраа өгөхгүй гэд ингээд энэ нэг хэсэг айлууд байгаад байгаа. Тэгээ энэ бол одоо хамгийн энэ Панам дахь ядуусын хороолно гэдэг байгаа байхгүй. Тэгээ ер нь бол ийм их ил хул юм байна шүү дээ. Тэгээ энэ ийм юм бэлээ. Албан ёсны ийм албан ёсны ийм такси энтер байх юм бол урдаа заавал дугаар тавьдаг юм билээ. Бусдаараа бол дугааргүй. За энэ газраа өгөхгүйгээд байдаг хүмүүс нь бол ийм нөгөө загасчдын тосхон одоо загасчдын удам гэдэг үгдгүүгээдсэн. Тэгээ яг энд харагдчихээн л та. Ингээд завнууд нь байж штэ. Гэхдээ энэ бол ер нь хэрэгцсэн байна да энэ гол нь. Тийшээгээ ингээд бол далаа руугаа шууд нийлж ордог байсан байх нь шүү дээ. За тэгээд энэ талаас нь ингээд харах юм бол энд нэг юм муу усны нөхтэй нэг иймэрхүү л байшингууд байгаа юм байна. Тэгээ хүн бол ер нь их цөөхөн харагдчих штэ. Нэх хүү амтан баг байхааргүй. Тийм үү. Hola. Gracias. Hablas inglés? English. English, no English. Yeah, gracias. За тэгээд бас мэрсэр хүмүүс байна. За энд л нэг завиал засаж сэлбэт байгаа болтой байна. За тэгээд ийшээгээ нэг зэмний Hola. My name is Tegi. Hola. За завнууд руугаа бүр сайхан ойртоод ирлээ. За тэгээ энэ хүмүүс маань гол нь англиар англиар ярихгүй болохоор ямар ч харилцаа үүсгэх боломж олгаа. Энд is it painting? За бодож байгаа юм шиг. За нэг юм орчин бас байна. За энийг хийшээ явж болохгүй л гэдэг. Хөл нисгээс is danger. Ийшээ бол яваад хэрэггүй л гэдэг. Энэ ахтай хамт явчих хөл нүцгэн явж байгаа юм биш үү? Your house, your home. Panama. За ийшээгээсээ битгий яв гэдсэн. Би тэгээд ойлголцохгүй байна л да. Ямар ч ингээ цуг явчихаа гэдэг ингээд гуугаад одоо нэг татаа тунгааж байгаа л явж ин л да. Камер булаа л гэдэг шиг байна. Камера. Here. Тэг иймэрхүү юм хэлээд байгаа. За тэгээд ийшээ ч одоо янз янзын хүмүүс мэдээж байгаа л бах л да. Тэгтээ бол энэ нэг харьцангуй бас ингээд ийм хөгжсөн улс болохоор гайгүй бахаа л гэж би бодож штэ. Ер нь л тэг гайгүй байдг штэ. Энэ тэгээд байшин барилгуудаа ингэж барьсан байдлыг харахаар энэ ер нь усан дээрх тосхон байсан байх магадaltaй байгаа. Одоо миний өмнөх Африк болон бусад улсуудад очиж явахад ийм усан дээрх тусан гэж байдаг байсан ш загасчтай. Яг тэрэн шиг ийм суурь нуттай байгаа даа байхгүй байшингууд нь. Тэгэл ерөнхийдөө энэ голын усан татраал ийшээгээ зам хүрээ тавигдаал ингээл ерөнхийдөө юу яасан байна л гэж би бодож байна. За энэ хороолол маань ингэж үүссэн байна даа л гэж би бодож байна да. За ингээд дотор явж исэн нэг айлгой юм ус мос хийж өгөөд. Тэгээ гоё юу яж gracias ус энтер хийж өгөөд юм гоё юм байсан л да. Panama people. Nice to meet you. May I see your home? Yeah. Энэ гоё юм хүмүүс байна. Чөлөөтөө гэрээ үзүүш таниулж болно гинэ. See where? See sleep bedroom. Papa is okay. Can you get the permission? За наавас асуугаалах шиг байна. Энэ first time in Panama. За ингээд аав зөвшөөрсөн
За ингээд Messi. It's a market, mercado. За ийм гэр байна. Энэ what is this? Oh. Can I? No. Only here. Yeah. And it's a bedroom. No. За унтлын өрөө нэмэрхүү байдалтай орчин судаг байна. За хэл ойлголцохгүй болохоор ямар ч гэсэн энэ хүмүүс бол их аюулгүй ийм гоё найрсаг намайг хүлээж авлаа. Яг дотроо бол оруулахгүй юм байна. And gracias. Gracias, señorita. Ciao. За. Ингээд нэг юм ямар ч байсан айлаар орлоо. Сая ингэх шиг боллоо л та нөгөө аав нь унтчихагаад сэрээд тэгээд оруулж яах юм бэ? Наад тавиасаал биччихээчдэл гисэн байх. Үнэхээр ингээд надад бол испани хэлний анхан шатныч ойлголт байхгүй болохоор ойлголцохгүй юм л да. За энэ хүү хороололч юу вэ те одоо нэг маш жижигхэн нэг юм газраасаа ингээд гараад ирлээ. За одоо энэчнээс би эн чинь нөгөө Панамын сувагчийн бас нөгөө загсаар их алдартай юм байна. Одоо загсны зах нь бол маш олон төрлийн загснуудыг хийж зардаг. Тэгээд тэр загсны зах руу явах гэж байна. За энэ одоо зах дээр нь нөгөө загсны зах дээр нь ирчихэж байгаа. Үүний цаана бол шууд далаа байгаа. Тэгээд энэ далаахаа ойролцоо юм загсны захтай. Тэгээд жуулчд байрын хүмүүс бас их харагдчих шүү энүүгээр. За тэгээд орж үзье. Надад ягаад ч юм энэ далаатай улсуудын загсны зах нь их сонирхолтой санагдаад байдгийг. Тэгээд ийм юм байна. За одоо жишээ нь энэ загсны үн 3.75 гэж шүү дээ. Эднийг өөрсдийн мөнгөнд тэмдэгт байхгүй юм билээ. Шууд нөгөө Америк долларыг өөрсдийнхөө мөнгөнд тэмдэгт болгоцсон. Тэгээд үндсэндээ Америк доллараар дандаа ингээд бүх худалдаа 8-ыг бол хийд юм билээ. Тэгээ миний өмнө нь бол ингээд үзэж харснаар бол эдийн засаг нь бүр баларцсан одоо тэр Африкийн Зимбабве, Сомали ч юм уу шууд Америк доллараар худалдаа хийж ийсэн. Энд бас юм эдийн засаг нь хөгжсөн орн бас юм шууд Америк доллараар худалдаа хийж байна. За энэ нөгөө том хавч байна те. За. Тэгээд аргагүй би одоо Мальдивийн болон Сомалиагийн загсны захаар орж исэн. Тэгээд яалтчгүй эрс цэвэрхэн байна. 8-aalч байна. Яалтчгүй ингээд айгүй цэвэрхэн энэ баг алхан дотор угаад юм биш үү доотлыг энэ байнгын юм нойтон байж шít. За энэ чи юу гэдэг вэ гэдэг. Нэг амар хурдан явдаг штеп нөгөө далай дотор. Нэг амар хурдан явдаг нэрийг мартсан штеп. Тэр амтан байна. За тэгээд загснууд бол төлөөрөө байна дөө. Ваа энэ бол өстой аюулын том загс байна. Бараг метр гарангийн урттай юм уу? Хул нэг юм хүү байдаг үү юу вэ? Энд бас энд бас мангар том загс шүү дээ. Тэгээ ер нь энэ загсны зах руу орохоор нэг яг хурц өндрийн үнэртэй байдаг. Яаж энд ингэж өндөр нь бага байгаад байсан нь нэг тийм амар үнэтэйгүй шүү дээ. За тэгээд аль ч улсад загсны захал байгаа бол ойрхон ингээд нийлүүлэгч нар байдаг. Одоо энэ онгоцнууд бол загсанд явдаг онгоцнууд багхгүй юу. Тэгээд ирээд ийшээгээ нийлүүлдэг. За тэгээ энэчнээс авсан хүмүүс ийшээгээ ингээд загсны зах руугаа оруулж жижиглэж зардаг. Нэг ийм зүй тогтлол улс болгонд байдаг юм байна. За ийм нэг каваш шиг юм зараад байна. $1 гэж байна. 3500 төгрөгийн үнэтэй. Oh my god! Oh my god! Oh my god! Gracias. Нэрэл каваш шиг юм байна. Delicious. Каваш шиг ламцтай. Харахад каваш шиг, уухад каваш шиг нь юу гэдэг юмсан болоо. За манайхын хилтэй хүн байвал энийг нэг хараад нэг ямар нэгэн
жимсний юм шиг байна. Ам цанашахт бол жигтэйхэн гоё байна. Гоё мөстэй хүүтэй. За тэгээ цахлаа шуунууд эргэлдээл. Яг энэ загсны захынхаа хажуунаас ингээд хот маань их гоё харагддаг юм биш тийм гоё вьютэй юм байна. Ерөөсөө л юу байгаа ч тийм. Шанхай манхай байгаа ч тийм. Байшин барилгууд нь үнэн тасархай. Гоё цэвэрхэн. За ингээ хотоо бол бас ингэж нэг харж болох юм байна. Нийт хүн амынх нь 80% нь энэ нийслэл хоттой одоо байршдаг. За ийм сайхан хөгжсөн улс сайхан байна бас амгалан ийм гоё байна. За одоо би хаана ирсэн байна гэхлээр одоо энэ ч нөгөө хуучин Испани колони улс байсан шүү дээ. Тэгээд яг тэр нэг хотынхоо ингээд нэг хэсгийг ингээ гоё хуучнаар нь хадгалж аваад ийм жуулчны бүс болгоцсон юм билээ. Одоо ингээд энд харуул яг л ийм юунд явж байгаа юм шиг те. Европын аль нэг улсад явж байгаа юм шиг ийм мэдрэмж төрүүлэхээр ингээд аваад үлдсэн байгаа байхгүй юу? А нөгөө өндөр байшин барилга маань бол тэр цаана харагдчих шүү дээ. Тэгээ яг энэ хэсгийг бол ийм жуулчны бүс болгоод за тэгээд ийм одоо дэлгүүр хоршоо сүвнээр хоолны газрууд гэх мэтлэн тийм ээ. Янз бүрийн үзэр үйлчилгээ гэвэл ингээ энэ ч төвлөрүүлсэн байгаа юм билээ. Энэ яг ийм байсан юм байна шүү дээ. Нөгөө гоё өндөр байшин барилга маань тэнд байна. За яг энэ хэсэг ингээд гоё бодож модцсон нөгөө жуулчд ордог хэсэг нь энэ байна. Гэтэл ийшээгээ орохоор шал өөр амьдрал бас байгаа юм шиг санагдаад тах юм. За энэ шээ нэг гудамж руу нэг сонирхоод тах юм. Гэхдээ тэгээд саяны жуулчны бүсээс жоохон гараад жоохон ингээ алхаад явангууд бас нөгөө сая энэ бичлэгийн ихэнд очдог шиг ийм хороолол бас зөндөө биш. Нэлээд хуучирсан ийм барилгууд энэ гэрлийн сум онон айгүй хяналтгүй юм байна. Тэгээ замбраагүй. Тэгээд янз янзын иймэрхүү хүмүүстэй бас орчин байна. Энэ нэлээд том юм байна. Тэгээд явж үзэхээр шийдлээ шиг. I can't go there. Danger. Rob, danger. Ay. Danger area. Gracias. Ийшээгээ явж болохгүй аюултай гэд хэлээд байгаа юм биш үү? Өө энэ тэгвэл бас хуучин ороод дотроо дахиад бас юм аюултай юм уу? Энэ хаваа бол ингээ орхицсан юм байна л да. Нийл хог могтой биш ингээл. За тэгээд энэ хороол дотор байна бол ийм навчин тамхинууд байгаа юм биш үү? Табако. Оо. Artesanal. Оо. За энэ навчин тамхиг ч би ястаа сайн мэдэхгүй. За нахч бас нэлээ найрсаг. Senior Panama. Panama. Панам хүү юм байна. Ийм навчаар ингэж хийдэг юм байна шүү дээ. Gracias. Okay. За ийм бас хороолт маань тамхи зарж байна. За энэ хорооллын одоо энэ гудамжинд дундах зах болтой ийм газар ороод ирлээ. Ном айгүй их зарж байна. Номны худалдаа юм байна л да. Гэдэг манай тус ингэж нэг зардаг байсан шүү дээ. Номнууд. Энэ юм уу хавцаа талбай хажууд тустай суу зардаг ах мах байсан. Тим ном зарж байгаа юм байна. Тэгээд энэ гудамж руу бол ингээ харахаар бас гудамжинд унтсан хөвтцсэн янз янзын хүмүүс их харагдаж байна. Тэгвэл бол юу вэ шүү? Ер нь бол яг хуучин ороллынхоо нэг хэсгийг л ингээд айгүй гоё юу яхаар хийгээд бодож мудаад ингээд жуулчин ирэхээр хийгээд тэгэл тэнцэнээс нэг километр алхахтал ер нь ингээд бас л Могадишо шиг юм орчин хүлээгээд авчих шүү дээ. Тэр чигтээ. Хүүхэд байхад нэг ингээд хувцс хон руу гагаал байрныхаа гадаа ингээ өлгөө тавьчихдаг байж л.
Тэгээ юу вэ шүү? Энэ хав яа ийшээгээ бол орой морой ингээд таришаагаар руу унах нь байна. За тэгээд бас куб шиг нэг сони юм болж харлаа. Панамын юу юм болоо энэ? Банк гэж энэ Банк National de Panama гэдэг Панамын банк юм байна л да. Тэгээд яагаад энд дүүрэгт ингэж ойрчилж байгаа юм бол мэдэхгүй байна. Кубд би чинь бас нэг юм талхан дээр талах авах гэж ойрчилж байгаа тий. Ийм дүр зургийг тохой таад миний кубын мөчтгийг үзчихсэн бол харж ийсэн. Тэгээ энэ ер нь ийм юм биш үү нэг жоохон ийм ядууралтай хорооллоо бас ингээд нэг хайчдаг зан байгаад байна уу юу энэ Латин Америкт ер нь. Одоо өмнө очсон миний тэр Перу бас тийм байсан шүү дээ. Юу ч тийшээ зам ам юу ч тавьдаггүй зүгээр тэгэл хайцсан. Тэ? Тэр ханны цаана тийм юм шиг нэг мэдрэмж төрчлөө. Ингээ яг ийшг нь ороод ирсэн чи амар ойчруулж мочлоод тэр сууцгаацсан тий. Зэнчнээсээр нэг хоол болж иддэг юм уу? Хоолой. За энэ хуушур биш тараа. Хуушур гэдэг юм бах та. Вау. Тийм биш. За энэ хуушурнаас нь бас нэгийг идэж үзнэ. Тэгэд энэ хуушур биш байсан юм байна. Зүгээр амбир байсан юм байна. Тэгээд одоо энэ хоол гэхэд 15,000 төгрөг болж байгаа юм уу? Монгол мөнгөөр. За манай буудын тэр орчинд бол амар үнэтэй байсан байхгүй. Ер нь нэг хоол бол 30 мянгаар одоо монгол мөнгөөс доош бол байхгүй. Тэгээ энд ямар ч нэг юм дахиад удаа хоёр идээд за тэгээд энэ хаваа үргэлжлүүлье. Muchas gracias. Muchas gracias. За хоол идцээ. Нилээ хожуу идлээ шөнөөд чи. Одоо цаг 2:30 болж байна. За тэгээд энэ орчинтойгоо танилцсанаа үргэлжлүүлээд. Цагдаагийн машин явж байна. Ямар сүртэй энэ цагдаагийн машин. Ардаа ачиж мачдаг машин юм шүү те. Ачаа мачаатай. Нэг хүн ачдаг. Гинт тэр хийсэн хүмүүсээ. Тийм машин юм шиг байна. Энэ микрод бас их явдаг байх нь шүү дээ. Чинээс ингээд микрод суугаад. Гэхдээ энэ бас юу юм бэ? Хотын төвөөр нь харагдаж байгаагүй. Яг нөгөө юутай адилхан юм байна. Перутай адилхан тий. Зөвхөн ингээд микр явж болдог нэг юм бүсүүттэй. Тийм л байх л та. Энэ юу бол ерөөсөө юугаар харагдаагүй хотоор. Энэ бол ер нь ингээд микрийн төв зогсоол нь болж таарлаа шүү. Зөндөө микрүүд байна ингээд ишгээ. За миний тэгээд анхны төсөөлөл өөрчлөгдчихлөө. Төсөөлөл чи юу ах вэ? Би интернетээс олоод уншихад бол ингээл ядуурл 13%. Тэгэл энэ Панам сэтгэгч нь бол тэр чигтээ ингээд ийм гоё хөгжсөн яг л энэ Латин Америкийн одоо тий Гонконг, Сингапур энэ төр гэсэн л би мэдээ их олж уншсан баггүй юу. Тэгээд энэ хороол бол яваал байвал ингээл яваалах юм байна. Айгүй том юм байна. Ингээл ерөөсө хаасайгүй юм байна. Энэ хороол бол ингээ яваад байвал бол дуусахгүй юм байна. За тийм учраас бол ингээ энэ хорооллоор явах бичлэгээ энэ хүрээд ингээд өндөрлье. За энэ одоо ингээд юу юм байна? Одоо нөгөө энэ Панамын хамгийн том худалдааны төвөн юм байна. Бас энэ хажууханд ингээд байж байгаа юм байна. Доторх нь бол айгүй гоё том юм байна шүү. Тэгээ би нэг юм л хайгаа яваад байгаа юм. Энэ хөрхий надтай одоо ингээд 3 жил хамтаа илж байгаа тавчиг баггүй юу хөрхий тоомигээд. Тэгээ одоо ингээд салахад бэлэн болцсон нэг юм гоё чанартай тавчиг байвал авах гад яваад байна. Тэгээ байвал авъя, байхгүй бол одоо тэгараа явъя да. За ийшээ гутал мутлнууд байх шиг байна. Энд чи. За чинь тавчих хайж алхаад бараг 2-3 цаг явчлаа шүү. Яг ийм нөгөө гадуур өмсөж явах зориулттай тийм тавчиг ерөөсө
харагдахгүй байна. Дандаа нэг юм гэрийн тавчиг юм шиг эсвэл битүү ийм гоё цутгамбал биш хэврэгдүү ярил тавчууд таарад байдаг. Одоо би Ингэж Латин Америкээр явж байгаа нөгөө Карибын амар халуун улсууд руу орно. За тэгээд тэнцээ бол пүүз мүцтэй гадуур явмаар гэж бодож саналтгүй юм билээ. Амар халуун. Би өмнө нь Барбадос гэдэг Карибын нэг улсад очижсэн. Тэгэхээр бол заавал нэг тавчиг олж ийж энэ дэлгүүрээс гарнаа. За яг тавчгийн маань брэнд Tommy jeans гараад ирлээ. За энэ дотор тавчиг маань байвал байгаад. За тэгээ байхгүй бол олдохгүй байна дөө. Хола. Энд байна шүү. За шүү яг ойролцоо тавчиг олоод авчихлаа. Энэ зээлүүл хараа хэдэн зуун километр надтай хамт ингээд алхасныг бүү мэд хөрхий 3 жилийн турш ингээд хөрхий яг ингээд одоо энэ бол бараг Карибид очиод салах байсан ингээд энэ нь бас хөрхий ингээд ийм болцсон. Энэ миний бүр ингээд уулан хөрхий ингээд ингэтлээ хөрхий алхсан тавчиг мэн ингээд шинжлэгдлээ сайхан юм шин тавчгаар. За. Дэлгүүр орж ирсэн зорилгоо биелүүлчлээ. Gracias. За ингээд хотоос зайдуу гарахаар явж байна. За тэгээд эдний метроны хамар юм билээ. Шууд энэ Монголынхон виза болон мастер картаар метронд нь ингээд явчих болох юм билээ. Өнөөдөр би нөгөө Индиан омог руу явж гин. Тэгээ хотоос нэлээд зайдуу болохоор метродож автовокзал даргаан дээр нь очиж жагаад тэгээд тэнцэнээс дахиад цаашаа автобусанд суугаад явна. Эдний метроны нэг амар юм нь хоёрхан замтай юм билээ. Бараг метроных нь замыг харах хэрэггүй. Тэгээд хоёрхан замтай болохоор айгу ойлгомжтой юм билээ. За ингээд автобусаа болоод ороод ирлээ шүү. Ийм Дариен гэдэг газар руу явж явах замдаа л буух юм байна. За тэгээд буугаад заваар явна гин. Цоолтгол байгаа да. За ямар ч юм уу. За энэ усан порт нь байна л да. Зүг ирсэн юм байна. Ийшээ нэг зав бол явж байна. Энчнээс буу суудах юм байна. Одоо тэгээ яаж хил ам болсон чинь зав болох уу гэдэг байна да. Ола. Энэ доор завнууд байна шүү дээ. Hola, señor. Hola, señor. Tripe en vera. Sí. ¿Cuánto cuesta? ¿Con quién va? ¿Quién? No español. ¿Cuánto cuesta? Pero tú y quién. En vera. Sí, allá adelante. Here. Ajá. En vera. Pero tú nada más. Tú. ¿Cuánto cuesta? Pero tú nada más. Elon. Uno. US dollar. Allá y para acá. Minutes. How many minutes? De vuelta. En vera. За сайн баталгаажуулж харуулнаа. You see? Sí, allá. Yeah? Yes, let's go. За $20-оор ямар гинэ энэ зав болж байгаа дээр нь явъя зүгээр бороо орчвол баларна. За энэ ингээд хараа ингээл хот хооронд хүмүүсээ зөөчдөг юм байна шүү дээ. Сони бид гэхдээ энэ Панамд ийм одоо юу вэ гэхээр гайхах юм. Омог нэлээ орчин үсцэл омог байдаг байлгүй дээ. Арай нөгөө Этиоп шиг тийм таг омог байна ч гэж байхгүй байх л та. За уснаас их хайдаг хүн байгаа. Тэгээд бронжитай гамт явна да. Энэ үртэл ирсэн юм чи. Can I have a seat belt? Si quieres. Si quieres. No seat belt. Тэ. За энэ одоо хамгаалтын юу байгаа гэж л ойлголоо байхгүй юм болов? $20 гэдэг чинь $70,000 төгрөг.
Доллар өссөн гэдэг чи одоо 71,000 төгрөг байна. Español nada. А, Tú español nada. уно. Tú hablas español. No español. No, nada. Я. Acá, Hablas inglés. no, no. За бас юу хэлэх гээд байна вэ да? Панама. Панама. Эмберо. No. No эмберо. За нэг юм харуулах гал байна да. Allá arriba. Ahí, acá, ¿da? Оо. Allá arriba. Одоо гол юм амир байгаа гэдэг байгаа юм уу? Эмберо. Хүрхрээ үзүүлээч гээд байгаа юм болов. Tú ahí. Энэ нэр энэ омог яг байж шүү. Ahí, vamos. Я. Gracias. Gracias, señor. Ноёнтон баярлалаа л гэж шүү дээ. За сууя. За манай буруу хүн нэмж авах гал. Байх шиг байна да. Hola. За энэ хүмүүс яваалах шиг байна. Тэгээд ямар ч цог сууж явах хүмүүс юм шиг байна. Эмбера. En verano no. No Эмбера. In other place. Yes. За Эмбера ч явахгүй өөр тийшээ явах юм шиг байна. За би ч Эмбера руу гаал явъя. Hola señora. Señora гэвэл эмэгтэй. Hola señorita. За ямар ч ганцаараа биш ингээд бас хантай хүмүүстэй явах юм. Эдгээр хаан ч мэдэхгүй буух юм байна. Тэгээд би бол ингээд ямар ч байсан Эмбера омог руугаа явнаа. Одоо миний энэ явж байгаа гол бол Чагрис гэдэг ийм гол юм билээ л дээ. Тэгээ энэ гол бол ингээд ерөөсөө энэ Панамын дотор ингээд урсаад нөгөө номхон далай руу цутгадаг. Тэгээд энэ бол их гоё энэ одоо энэ омгийн бас мөн Панам улсын амин одоо гол гэж байгаа. Тэгээ ерөнхийдөө одоо бол би яг юм хөдөө орон нутгийнхан болон энэ бас нэг омгийн хүмүүс нэг энэ хаваар байдаг байж таарах гэдэг шүү дээ тийм ээ. За ашгүй ингээд гоё өөр ертөнцид орж ирлээ. Тэгээд миний хобби бол ерөөсөө л өөр ертөнцид орж ирэх. Энд бас ингээд завчин хүн явж байна. Хүүхдэд дагуулсан энд нэг завцсан явж байна. Энд нэг дүүхүү хувцас угаач байна гол дээр. Гэхдээ ямар гоё юм бэ гэнэ. Яг нэг бороо орох гээд нэг юм гоё чиглэг. Нэг тийм Монголын байгаа шиг айгүй гоё үнэртэй байгаадах энд. Ингэж үнэртдэггүй юм да дулаан орны байгаль. Яг Монголын нэг байгаа шиг үнэрч шít. За яана гэхдээ бороо мэн жоохон ширүүсэд эхэллээ штэ. Гүн ямар сони нэрээ ийм байшингууд харагдаадах энэ хажууд. Ийм байшин би Африкт л гарч ирсэн шүү дээ. Энүүгээр болохоор арай жоохон өөр загвартай байшин байна. Энд бол ялтчгүй нэг ийм урт шиг байсан байх шүү. За яана бороо бүр аймаг ширүүсэд эхэллээ. Энэ их том асуудал боллоо шүү бороо. Чао. Амиго, чао. За ингээд цуг явсан хүмүүс маань чао. Цуг суусан хүмүүс маань бол гэр нь энд юм байна. Энд загас барьж байгаа хүн байна. Ола. Загас барьж сууж байгаа нэг залуу байна. Йоо, бороо болчихвчтэй. Яг ингэж явж хахад бороо ороод тахтай явахтай. Яа, за бороо ороод камера бас гаргаж чаддгүй. За энэ тал нэг ямар ч байсан явж нэг бас нэг юм айл юм уу? Юу юм? Yo habla con ellos, para hablar contigo. За битгүй ямар ч ийш явуул ястэ шалам нурж байна. Ай. Ийм ухаа цаг агаар таах гэж те. За энд хөгжим тоглосон хүмүүс байгаад байна шүү. Яа энэ бороонд ч те. Hola.
Amiga. За тэндлөө хүмүүс хүжиглээд байна шүү. Энэ тэгээ юу яачлаа би ойлгочлаа. Намаагүй штэ. Юун дээр туристик плейс руу яваад ирлээ. Энтэй болно би ойлголцдог байсан бол дахиж энэ голоор нь ингэж явж байгаад яг ийм жинхэнэ айлд очимоор байгаа байхгүй. Энэ бол шууд турист плейс байна. Яа харахгүй. Ингээд энэ залуутай англиар ярилцлаа. Энэ thank you. Speak English man. Yes. За ингээ англиар ярилцлаа. Тэгээд ийм юм байна. Энчээ болов шүү дээ. Бисээ ингээ жинхэнэ айл майл руу очиё гэсэн Google бичсэн мэдээлэлтэй зурж гин. Тэрнээ юу вэ гэхэлэр одоо бол энд ингэж амьдэрдэг хүн байхгүй гинэ. Энэ тэгээд ер нь бол ийм соёл моёлоо танилцуулах зорилготой ингээд энчээ нэг ийм хэсэг ийм хүмүүс ирж одоо ажилтсан байх жуулчдад зориулаад тэгээд энэ болохоор жишээлбэл яг энэ Индиан умаг амьдарч байхдаа энэ чинь ингэж ийм хоол хийж иддэг байсан юм байна. Тэгээ хүсвэл бол юу яаж болд юм байна. Энэ чинь хоол хийл гэж энэ төр бас идэж болох юм байна. За ингээд галтайгаа нь бол ерөнхийдөө нэг иймэрхүү зүйл байсан гэсэн үг. Тэгээд ийшээг болохлоро ингээд энэ залуучуудын хувцас нь байгаа байхгүй юу? Also same. This you can take picture. This, Yeah, thank you. Going there in the house and you film, no problem. Yeah, thank you. За тэгээд ийм ийм хувцастай ийм л залуучууд Индиан умаг гэж байсан юм байна гэж. За эцээ бол нэг юм бороо унтаж байна. За би бас ийм нэг юу байх вэ гэж жоохон горцсон. Тэгээд худлаа байна л да. Жинхэнэ ийм бас айлууд байх вэ гэж интернетэд бичснээр байсан юм аа. Тэгээд данч жинхэнэ тийм айл байхгүй юм байна. Бороод нүдүүлээд өста балрах нэ. За тэр яг та одоо шопинг хаб юм руу ороод өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүнээ хятадын үйлдвэрээс нь шууд захиалах боломжтой. За ямар ч байсан уугаад ирлээ. За яаж харна юм бороо өста зогсох бүр ямар ч шинж алгаа. Тэгээ энд нэг юм гоё юу вэ? Ийм шүлтэй хоол байна, будаатай шүл. Гоё нэг юм халуун будаатай шүл идэж явж байгаа л. За тэгээд харих арга. Одоо энэ их чи гоё будаатай шүл байхгүй юу? $3 гэдэг чинь 10,000 төгрөгийн үнэтэй. Гоё шүл байна уу гэхдээ. Тэгээ бороо очихоор шүл уухаар гоё байна. Тийм гоё юм өтгөн шүл байгаа байхгүй юу? Ийм том мах цагтай. За тэгээд бороо зогсохоор харих арга олон доо. Тэгээд Имбера Индиан омгийнхан одоо болтол Панамд яг тэр хуучин уламжлалт аргаараа ингээд сүрлэнд амьдраад ингээд шалтан тийм ээ гал мал түлээд амьдрдгүү гэвэл байдаггүй юм байна. Тэгээд 10 жилийн өмнө бол байсан юм байна. Тэгээ би бас нэг докюментари үзчихсэн баримтат кино 10 жилийн өмнөх л дөө. Тэгээд бас сүүлд ингээд нэг 2 жилийн өмнө бас Америкийн блогер ирээд Панамд тэгээ яг энэ ширэнг рүү орсон ингээд үнэхээр нэрээ энд ийм амьдрал байдсан байх мэн гээл нэг айл майлд гал мал түлэл ингээд исэн байхгүй юу? Бүжиглүүлж барайл. Тэгээд тэгсэн би бол ер нь бодохноо мань хүн бол иймэрхүү нэг хүмүүстэй ярьж байгаа л зүгээр жүжигдсэн юм байл гэж зүгээр таамаглаж байна. Одоо тэгээд би нэг Google-ээс бол ингээд мэдээлэл хайхлаар хоёр үзүүртэй юм гарч ирээд байгаа байхгүй ChatGPT энэ төр. Үнэхээр ийм уламжлалаар амьддаг хүмүүс одоо болтол байгаа байхгүй гэдгийг ийм хоёр үзүүртэй. Тэгээ би бол бас горилготойгоо сая ирлээ. Тэгээ тэр англиар ярьдаг залуугаас асуулаа. Үнэхээр одоо бол яг ийм байшиндаа ингээд амьддаг хүмүүс бол байхгүй гэдгийг ингээд надад баталж хэллээ. Тэгээд яг горилго маань бол талаар өнгөрлөө. Тэгээд би бол яг байгаа юмыг байгаагаар нь л ингээд харуулах нь миний одоо үүрэг байхгүй юу?
Одоо миний бол ерөөсөө зорилго бол ингээд энэ дэлхийн улсуудаар яваад сонин содон ерөөсөө те бүх юмыг яг л байгаагаар нь ядуу улс бол яг л ядуугаар нь одоо те чинээлэг улс бол чинээлгээр нь омгтой улсын бол яг л тэр омгийг харуулж ингээд нэг ийм баримтат болоог л Монголдо үлдээчихэл гэдэг зорилготой яваад байгаа учраас байгаа юмыг яг л байгаагаар нь харуулна. Тэгээ ер нь бол зарим бас тийм худлаа харуулдаг гадаад блогерууд их л байд юм билээ л те. Одоо Афганистанд очичоод өстой амар аюултай байна гэж худлаа гэр мөрөөсөө буудал дотор мотроосоо бичлэг хийгээ сая намаа гадаа ингээд 2 Афганистан ингээд бууд тулгаж дээрэмтгийг оролцсон энэ хизээж Афганистан энтрээс тим юм гарахгүй айгу аюулгүй болсон байхгүй юу. Тэгээ гих мэтлэн бол юмнууд бас байд юм билээ. Тэгээ би бол яг тим бичлэг үзээд тэгээ бас ийшээгээ найдаа дайлаа л та ингээд үнэхээр бас байх чинь болов гэ. Тэгээд үнэхээр байхгүй юм билээ. Тэгээд Панам бол эдийн засгийн хувьд өндөр хөгжсөн. Тэгээд 4 сая гаруй хүн амтай. За мэдээж бол одоо улс хот болсон хойно ядуусын хорол бол байна лээ тий олонний дунд. За тэгээд нэг иймэрхүү улс байлаа. Тэгээд хүмүүс нь бол үндсэндээ бол бас л айгүй гоё nice тийм боловсрцсан хүмүүс байна л та. Мэдлэхээр өөдөөс гоё инээж мэдлдэг тий. Тэгээд ингээд ийм тусрахаг айгүй илдэг. Тэгээд ийм гоё хүмүүс байлаа. Тэгээд Панам улс бол надад бас үнэхээр онцгой таалагдлаа. За ингээд дараагийн улстай уулзцаая.